одоо D1 төлбөрийн системийн талаар за мөн одоо энэхүү үйл ажиллагааны цоо шин бүтээгдэхүүний талаар бол мэдээлэлгээр бол бэлдсэн байна. За тэгээд нэг зүйлийг бас хэлэхэд Монгол хэл дээр гаан слайдыг орчуулгын хажууд дээр ингээд шивэд бичсэн байгаа учраас та бүхэн маань ерөөхдөө бол яг орос хэлтэй хажууд нь монгол хэлтэй ингээд шууд орчуулад явсан байгаа. Энэ слайдыг бол та бүхэн харнаа. Тэгээд бидний хувьд бол тар бүр компани маань үйл ажиллагаа цоо шин одоо лицензүүдийг улс орон болгонд авч цоо шин бүтээгдэхүүн сар бүр хөгжил нь маш өндөр түвшинд явж байгаа учраас та бүхэндээ бас шинэ мэдээллүүдийг цаг хугацаанд өгөхийг бол хичээж байна. Тэгээд бидний үйл ажиллагааг олж байгаа маш их баярлалаа. За тэгээд өнөөдөр энэхүү D1 банкны систем нь бол 2024 онд бол дэлхийн анхдагч систем бол яг энэ үйл ажиллагаа нь эхэлсэн байдیں۔ За 2024 онд бол яг энэ систем маань ямар зорилготойгоор юм бэ гэвэл өнөөдөр нийт дэлхийн хүн амын 4.5 тэрбум хүн банкны системээр бол үйлчлүүлдэг. Жишээ нь манай монголчууд маань бол Монголын арилжааны банкны системээр үйлчлүүлдэг. Орон орны хүн болгон 4.5 тэрбум өдөр тутамдаа амьдралдаа банкны карт, аппликейшн энэ бүхнийг бол хэрэглэж үйлчлэгээ бол авдаг. За судалгаагаар бол 1.5 тэрбум хүн огт банкны дансгүй гэдэг юм билээ дэлхийд бол. Огт банкны дансгүй ямар нэгэн шалтгаантай гэсэн үг энэ бол. За энэ тохиолдлоос бол сүүлийн 20 жилийн хугацаанд бол дэлхийн одоо банкны системээр цоо шин нэгэн урсгал бол гарч ирсэн. Энэ бол криптовалютын одоо нэг ёсны асар томын урсгал дэлхийн санхүүгийн системээр бол хөл тавьж одоо алдаа оноо ясаагаад удахгүй 20 жил болох гэж байна. Мэдээж хамгийн анхны криптовалют бол криптокойн бол бид бүгдийн маш сайн мэддэг биткойн байгаа. Өнөөдрийн ханшин бол $65,000-тойгоо нийш ширхэх нь. За 2140 он хүртэл бол олборлогдоод дуусах одоо ийм койн байгаа. Дэлхийд дээр нийт бол 21 сая ширхэг олборлогдоод дуусах юм. За энээс хойш бол ингээд маш олон мянган криптовалютууд, хөрөнгө оруулалтын систем, AI гэдэг одоо өнөөдөр бол хөгжиж байна. Энэ юутай холбоотой вэ гэвэл 2031 он хүртэл дэлхийн нийт одоо бэлэн мөнгөний гэж хэлж болно 10% болох нийтдээ бол өнөөдөр бол 200 тэрбум доллар криптовалютын салбарт эргэлддэг бол бэлэн мөнгөний салбарт 16-аас 17 их найт долларын 10% өгөөд 1.6 их найт доллар эх 4 жилийн хугацаанд энэ салбар руу бол шилжих юм аа. Нэг ёсны дэлхийн маш олон өндөр хөгжилтэй мөн бусад улс орнууд криптовалютын хууль эрх зүйн орчныг бүрдүүлж нэг ёсны албан ёсны криптовалютын банкыг өөрийнхөө банкны системтэй нэгтгэж одоо ингээ үйл ажиллагаа эхэлж байгаа. Энэний нэг жишээ бол мэдээж Оросын холбооны улсын Сбербанк. Оросын холбооны улсын Сбербанк бол одоо манай Монголын хаан банктай адилхан ногоон өнгөтэй юм Сбер гэдэг хүн болгон мэдэндээ энэ банк бол шууд криптовалютын үйлчлэгээ эхэлсэн. За мөн цаашлаад бол Сингапур, Хонконг, за ингээд хамгийн түрүүнд бол Арабын нэгдсэн улсын Дубайд одоо Дубайн ханхүү криптовалютыг албан ёсоор хууль эрх зүйн орчныг бүрдүүлж за мэдээж бол криптовалют дээр бол маш бага хэмжээний татврыг тавьснаар олон улсын одоо энэ салбарын урсгал бол тэр улсад орж ирснээрээ одоо маш олон сая долларын эхний жилдээ бол татврыг бол бүрдүүлж чадсан байдаг улс орондоо. Тийм учраас өнөөдөр нийт энэ зүйлийг бид нар юу гэж ойлгох вэ гэвэл эх 4 жилийн хугацаанд бол нийт дэлхийн хүн амын 10% нь хүссэн хүсээгүй криптовалютыг өдөр тутамдаа хэрэглэнэ гэсэн үг. Ерөөсөө бидний одоо магадгүй өнөөдөр энэ зумыг сонсож байгаа хүмүүс криптовалютыг ойлгохгүй хүмүүс байгаа. Магадгүй энэ би ч гэсэн 2 жилийн өмнө бол бас л одоо ёстой 0-оос нь л энэ мэдээллийг анх аваад одоо ингээд сүүлийн 1 жилийн хугацаанд маш идэвхтэй суралцаад ингээд олон улсад ажиллаад явж байгаа хүний хувьд хэлэхэд бол энэ салбар бол улам хөгжнөө гэхээс биш энэ салбар бол ирээдүй тэдэн жилийн дараа ийм болно гэдэг зүйл бол биш болсон юм аа. Өнөөдөр криптовалют гэдэг зээл бол бидний өдөр тутмын
амьдрал өдөр тутмын хэрэглээ магадгүй цаашлаад хэлэх юм бол одоо их 10 жилийн дараа гэхэд бол бараг л криптовалютын зах зээл бол дэлхийн нийт хүн ам зүгээр л яг л ямар ч ялгаа байхгүй өдөр болгон бид нар төгрөгөөр хоолносоо авдагтай адилхан криптовалютаар өдөр болгон хоолносныхаа төлбөрийг чөлөөтэй төлөө явдаг. Энэ зах зээл рүү бол бид нар ингээд маш хурдан хугацаанд хөгжөөд явж байна. За тийм учраас 2024 онд энэхүү одоо төлбөрийн систем одоо үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм аа. D1 банкинг систем. За энэ бол хамгийн анх бол одоо ямар зорилготойгоор энэхүү систем маань бол гарч ирсэн бэ? Ямар зорилготойгоор үйл ажиллагаа эхэлсэн бэ гэвэл за би та бүхэндээ камера унтрааж агаад та бүхэндээ слайдаа харуулъя. Дэлгэц рүүгээ хараад та бүхэн слайдаа хараарай. За тэгэхээр хамгийн анхны одоо бидний энэ D1 бөгөөд энэ D1 гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл энэ бол дэлхийн хамгийн анхны анхдагч криптовалют бэлэн мөнгө хоёрыг хосолсон төвлөрсөн бус банкны систем юм аа. За төвлөрсөн бус гэдэг маань ямар одоо ялгаатай юм бэ? Одоо энгийн банкнаас юугаар ялгаатай юм бэ гэвэл төвлөрсөн банк гэдэг маань бол жишээ нь тухайн улсын арилжааны банк маань альч одоо гүйлгээг төв банкаараа хянуулж одоо нэг ёсны ингээд төв банк маань бол тухайн улсын бүх %12 ингээд төлөө явж байна. Тэгээ яагаад гэх юм бол тухайн валют маань тэр улсын валют руу шилжээ. Тэгээ дээрэс нь тухайн улсын бас ИТМ-д нийт шимтгэл өгж явсаар байгаад одоо жишээ нь таны $200 ИТМ-с авъяг бол $20 бол зоолттой таны данснаас бол бүх шимтгэлд бол хасагддаг. За тэгвэл энэ систем нь өөрөө хоцрогдсон. Энэ бол одоо ингээд олон жилийн хугацаанд хоцрогдсон. Яагаад хоцрогдсон бэ гэвэл яагаад гэх юм бол тухайн таны дансыг хүссэн үедээ ямар ч одоо банк ганцхан би Монголыг яриаггүй шүү дээ. Шууд зарцаах хэрэгтэй. Шууд таны мөнгийг зарцаах боломжтой. Дээрээс нь хэлэх юм бол одоо та өөрийнхөө мөнгө ингээд 100% удирдах боломж бол байхгүй гэсэн үг байхгүй. Энийг бол төвлөрсөн гэж ярьж байгаа. А төвлөрсөн бус банкны систем бол ингээд 24 онд хөл тавиад ер нь бол энэ анх криптовалют ч гэсэн одоо төлбөрийн эрх чөлөөний төлөө гарч ирсэн. Гэхдээ тэр дунд маш олон алдаанууд мэдээж хууль бус мөнгөн гуйлга одоо тий зэвсгийн мөнгө гэл ингээд маш их алдаанууд бол гарсан. А гэхдээ энэ цаг хугацаанд одоо Америк нэгдсэн улсын одоо ерөнхийлөгч хэлсэн шүү дээ Дональд Трамп одоо манай улс бол одоо Трамп ерөнхийлөгч болохдоо хэлсэн шүү дээ Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп. За би бол одоо ингээд дахиад сонгогдоод гараад ирлээ. За би энэ удаадаа бол Америкийн нэгдсэн улсыг криптовалютын нийслэл болгоно гэж байгаа дэлхий дээр. Америк нэгдсэн улсыг криптовалютын нийслэл болгоно гэсэн. Гэхдээ 2021 оны үед бол Дональд Трамп өдөр одоо ер нь Америк нэгдсэн улс бол эсэргээрээ 18, 19, 15-аас 20 оны хооронд бол эсэргээрээ криптовалютын эсрэг үйлчлэхэд байсан. Эсрэгээрээ байсан. Бүр ингээд тэгээ яагаад ингээд эсрэг байжгаад яагаад буцаад ингээд дэмжиж эхэлсэн бэ? Ийм одоо өөрийнхөө ярьж ирсэн зүйлээсээ буцаад эхэлсэн ингээд дэмжиж эхэлсэн гэхээр нөгөө нэгэнд одоо хүн чинь ингээд нэгэнд одоо үүссэн энэ том одоо цунами шиг урсгалыг зогсоож чадахгүйгаас хойш тэрийг удирдах явах нэг чухал гинэ. Тийм учраас Дональд Трампын хамгийн бага хүү өнөөдөр Америк нэгдсэн улсад хамгийн их хэмжээний одоо криптовалютыг үйлдвэрлэдэг юм том зэгтээ тэрийгээ ч гэсэн дэлхийн нийтэд харуулад тэр залуу ингээд явж байгаа. Тэгвэл одоо өнөөдөр бидний хувьд бол бид нар ч гэсэн энгийн хүмүүс ч гэсэн яагаад өнөөдөр криптовалютын энэ систем рүү нэгдээд энэ банкнд дансаа нээлгээд багаар ч гэсэн энийг хэрэгжилж үзээд за бид нар ойлгохгүй маа ч гэсэн бидний үр хүүхдүүд бол хүссэн хүсээгүй одоо бидний одоо магадгүй одоо өнөөдөр 10 настай 12 настай хүүхдүүд маань 5 6 жилийн дараа гэхэд насан туршид
Эсвэл бүх насны хүүхдүүд хүссэн хүсээгүй 5-аас 6 жилийн дараа гэхэд бол дэлхийн хүн амын 10% нь крипто валютыг өдөр болгоны тогтмол хэрэглэн ингээд явахаар ч магадгүй тэр хүүхдүүд маань ч гэсэн одоо яах нь энэ зэрэгцэж энэ хөгжилтэй хамт энэ зэрэгцэх нь их чухал байгаа учраас эцэг эхчүүд бид нар энэ салбарыг нухацтайгаар судлаж өөрсдийнхөө амьдралдаа зөвөр баг багаар хэвшүүлж энэ системийг судлаж зөв ингэж алхам хийх нь бол зайлшгүй цаг хугацаа болсон юм аа. За мэдээж альва нэгэн хөрөнгө оруулалт гэдэг бол 100% та өөрөө хариуцлага хүлээх ёстой. Яагаад гэх юм бол одоо бид нар ингээд альва нэгэн хөрөнгө оруулалтын мэдээллийг авахдаа одоо ах дүүсээсээ ч юм уу эсвэл найз нөхдөсөө эсвэл нэг крипто валютыг хальт мэддэг хүнээс ингээд очиад асуучдаг. Тэр бол одоо тэр хүн бол бас хариуцлага хүлээхгүй. Та өөрөө энэ систем нь ямар утга учиртай аль улсаас зөвшөөрлөө авсан, хаана үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг бүгдийг та өөрөө судлах ёстой шүү. Бидний нэг юм зам байдаг те ингээд хүнээс мэдээлэл авчгаараа хин нэгэн хүнээс очиж асуугаад тэгээ нөгөө хин нэгэн хүнд хариуцлага хүлээх гэдэг энэ зүйлийг бол бид нар одоо таслан зогсоох хэрэгтэй. Ерөөсө хөрөнгө оруулалт гэдэг бол 100% таны өөрийн хариуцлага, та өөрөө маш сайн судлах хэрэгтэй. Тийм учраас бид нар аль болох та бүхэнд ингээд монгол хэл дээр зүйлүүдийг орчуулад ингээд явж байна. Бидний хувьд бол 2024 онд хамгийн анх хөрөнгө оруулсан хүмүүс 2025 онд бол бид нар хөрөнгө оруулалтаа 10 дахин өсгөөд авсан. 10 дахин өсгөөд авсан. Гэхдээ бид нар 1 жил бол ажиллаагүй. Яагаад гэх юм бол бид энэ зүйлийг ойлгохгүй учраас бид нар ажиллахыг хүсээгүй. Яг 1 жилийн дараа мэдээж бид нар бол энэ системийг бол ингээд 1 жилийн дараа гэдэг чинь асар их цаг хугацаа. Жил гэдэг чинь энэ систем маань яаж хөгжиж байна, ямар лиценз авсан байна гэдэг бүх зүйлийг бол бид нар маш сайн судлаж одоо нэг ёсны дараагийн үе шатыг харж ирээдүг нь харсан учраас бид нар одоо өнөөдөр ингээд олон улсад хүртэл хөгжүүлээд ингээд ажиллаж байна. За энэ бол банкны системийг та бүхэндээ одоо хэлий энэ одоо хуучин систем юугаараа өөрчлөгдөж байгааг та бүхэн эндээс уншаарай. За мэдээж хэрэг бол одоо өмнөх ертөнц одоо ингээд өмнөх ертөнц бол одоо ер нь бол бид нар ингээд банк гэдэг маань бол бидрийг ингээд үнэлэх хэрэгтэй байхгүй юу? Ингээд бид нар бол хэрэглэгч. Бидрийг бол маш их үнэлж, хайрлаж одоо бидэрт аль болох банк гэдэг бол хүн банктай харьцана гэдэг бол тухайн банкнтэй зөвхөн шимтгэл өгч, зөвхөн зээл авч, зөвхөн хадгаламж үүсгэж нэг үлэг болсон уучлаарай тийм ингээд магадгүй банкныхаа сонсч байвал бас биднийг уучлаарай. Ингээд зүгээр л нэг олон жилийн энэ систем бол одоо ингээд өнөөдөр дэлхийд даяар одоо би ганцхан нэг улсыг ярихгүй тийм энэ бол одоо ингээд өөрчлөгдөнө. Өнөөдөр шинэ ертөнцийн банкны систем гэдэг маань болохоор тухайн хүн өөрийнхөө системийг өөрөө удирдана. Нэг ёсны таны данс хизээж цацагдахгүй. Та өөрийнхөө данснаар хүссэн үедээ өөрөө л орно. Таны данснаас хинч одоо хакердаж мөнгө төрөж авах боломжгүй нууцлал өндөртөө. Дээрээс нь таны мөнгө даатгагдсан байгаа. За тэгээд дээрээс нь бол та энэхүү систем дээр бол одоо хүссэн үедээ та одоо барьцаагүй тэгээ яаралтай ингээд дийлийг 10 минутын дотор ингээд боддуулаад авчих боломжтой. Шууд доллараар тий та альж улсын иргэн байж болно. Та хэдэн настай хүн байж болно. Тэгээ энэ бүх зүйл нь юугаар холбоотой гэх юм бол одоо ингээд хуучин системийг ингээд удирдах байгаа хүмүүс бол дэлхийд дээр нэг 5-6 хүн байгаа хгүй. Явсаар хагаад ингээд одоо бид нар чинь ингээд банкныхаа аппликейшн руу орох болгон 50 төгрөг, үйлгээ хийх болгон 100 төгрөг гэдэг өдөрт ингээд хичнээн хэдэн тэрбум төгрөг цуглаж байгаа мөнгө бол цаашлаад ярих юм бол ерөөсөө нэг хэдхэн хүний хармаараа ингээд ороод ингээд явж байна л гэсэн үг. Тэгвэл одоо шинэ үеийн систем маань болохоор та өөрийнхөө линкийг та энэ банкны хэрэглэгч байж болно. Та өөрийнхөө линкийг одоо ах дүүс рүүгөө ч юм уу хин нэгэн хүмүүс рүү ингээд шилжүүлэхэд тэр хүмүүс ашигласныхаа төлөө одоо таны линкээр ингээд тэр хүмүүс энэ банкны аппликейшнийг ашигласныхаа төлөө танд цалин өгж байгаа. Дээрээс нь та өөрийнхөө банкыг ашигласны төлөө танд цалин өгж байгаа. Ингээд нийт орлогынхон 50%-ийг шууд бидэнтэй хуваалцана гэж зарласан. Одоо ингээд 9 сараас эхлүүлээд энэ үйл ажиллагаа эхлэх гэж байна. За энэ бол үнэхээр гайхамшигтай. Яагаад гэх юм бол бид нар хизээж энэ олон жилийн хугацаанд одоо та хэдэн настай бид нар хэдэн настай вэ? Энэ олон жилийн хугацаанд бид нар энэ их хэмжээний шимтгэлийг та тооцоолж үзсэн үү? Тэр их хэмжээний шимтгэлийн 50% та ингээд буцаагаад авна гэдэг бол үнэхээр одоо гайхамшигтай зүйл байхгүй. Тийм учраас өнөөдөр бид нар одоо Монголд агентуудаа бэлдэж байна. Тэгээ бид нар ингээд
бас нэг зүйлийг бас хэлмээр байна. Бид нар бол ямар нэгэн банктай өрсөлдөөгүй шүү. Ямар нэгэн санхүүгийн байгууллагад өрсөлдөхгүй. Тэр энэ бол дэлхийд хөгжөөд дэлхийн 40 улсад лиценз аваад ингэж яваад 40 улсад 500 мянган хэрэглэгчтэй болсон. Одоо өнөөдөр энэ ондоо гэхэд бол 1 сая хэрэглэгчтэй болоод 2031 он гэхэд 1 тэрбум хэрэглэгчтэй банкны системтэй бид нар өрсөлдөөд нэмэргүй. Тийм учраас бол одоо зөвхөн 3 сая зах зээлтэй улс орн бол Монгол улс шүү дээ. Тэр Монгол улсын 3 сая зах зээлтэй улсад бид нар ингээд аливаа нэгэн Монголынхаа банктай өрсөлдөх гэж гарч ирээгүй гэдгийг бас шууд хэлмээр байна. Харин бид нар нэмэлт яагаад өнөөдөр ганцхан одоо хөрөнгөтэй хүмүүс нь гадаадд Швейцарын банкнд ч юм уу Дубайн банкнд данс нийлгээл ингээл айгуу тийм тэнгэрийн сайхан амьдралаар амьдарч ёстой гэж. Яагаад энгийн хүн ч гэсэн өнөөдөр ийм сайхан дэлхийн хэмжээний банкнд дансаа нийлгээд өөрийнхөө хөрөнгийг бас ингээд удирдаад ингээд бас нэг нэмэлт ашиг олоод явж болохгүй гэж. Өнөөдөр бол ертөнц интернет гэдэг сайхан ертөнцөөс болж хүн болгон бүх зүйлийг нээлттэй судлаад нээлттэй ингээд одоо тэг нэг үе бодвол бүх зүйл нээлттэй болсон учраас өнөөдөр та бүхэндээ бол энэхүү мэдээллийг хуваалцаж байгаамаа. Түүнээс бол бид нар хэн нэгэн хүний үйл ажиллагааг буруутгаж, хэн нэгэн хүнийг зөвтгөж одоо энэхүү мэдээллийг бол өгөхгүйг гэдгийг огтхон ч бол аль бие усаар хариуцлагатайгаар хэлмээр байна. Мэдээж хүн болгон нэмэлт орлого хэрэгтэй учраас хүн болгон бас нэг илүү нэг бидний амьдралд нэмэртэй зүйл хаана вэ гэдгийг хайж байгаа учраас өнөөдөр та бүхэнд энэхүү мэдээллийг бол хуваалцаж байгаамаа. За өнөөдөр энэ системийг үүсгэн байгуулсан хүмүүсийг та бүхэндээ танилцуулъя. За ингээд хамгийн ихний хүн бол одоо Reef Collins гэж хүн байна. За энэ хүн бол одоо Tether бөгөөд одоо ингээд зөндөө олон компаниуд ингээд үйл ажиллагаа явуулж байна л да. Тэр бүх компаниудын төлбөр тооцоо USDT гэж цахим доллараар төлөгдөд байгаа сте. Дэлхийд дээр маш олон зуун сая хүн өдөр болгон USDT-гээр төлбөр тооцоо хийгээд байна. USDT гэдэг нь юу юм бэ гэх юм бол цахим доллар. За мэдээж 2021 он хүртэл бол цахим долларыг дэлхийн хүлээмжшөөргүй. Ягаад гэхээр доллартай шууд өсөлтөж гарч ирсэн. Гэхдээ одоо бол дэлхийн хүлээмжшөөрсөн. Энийг анх цахим долларыг үүсгэн байгуулсан хүн бол Reef Collins гэж энэ хүн байна. За энэ хүн байна. За энэ Reef Collins гэдэг хүн бол угаасаа долларын тэрбумтан, угаасаа цахим долларыг бүтээсэн. Өнөөдөр бол одоо бизнесийн салбарт бол одоо iPhone гар утасны систем, iPhone, Apple компани корпорацийн захирал үүсгэн байгуулж талигаач одоо Стив Джобсыг бол дэлхийд даяар бол шүтэж өнөөдрийг хүртэл дурсаж ярьж бүх бизнесмэнүүд бол одоо үлгэр жишээ авдаг бол криптовалютын сүүлийн 20 жилийн хугацаанд хөгжиж байгаа энэ зах зээл дээр бол Reef Collins бол яалтчгүй Стив Джобс юм аа. Тэгэхээр энэ хүн өнөөдөр энийг удирдах байна гэдэг бол ерөөсөө энэ бол асар одоо нэг ёсны энэ систем бол ирээдүйн бол тодорхой гэж бас хэлж болно. За дараагийн амжилтанд хүрэх нь бол тодорхой амжилтанд хүрээд явж байгаа нь бас бид харж байна. Дараагийн хүн бол Максим Сахаров, Йосеф Мухаммедов гэж энэ хоёр залуу байгаа. За энэ залуучууд бол ямар утга учиртай хүмүүс гэвэл маш залуу удирдагч нар одоо шинийг санаачлагч. За ерөнхийдөө бол маш олон сая хүмүүс бол дэлхийд даяар ингээд мөнгөн гуйлга гэдэг юм бизнесмэнүүд одоо ажил хийж байгаа хүмүүс ч гэсэн ингээд олон оронд ингээд жишээ нь ингээд одоо Арабын нэгдсэн улсад энэ залуучууд Дубайд амьдардаг байхгүй жишээ нь. Тэгээд Дубайд амьдраад ингээд олон сая Дубайд ингээд хар ажил хийж байгаа Пакистанууд, энэтхэгүүд гээд маш олон сая хүмүүс байт юм байна л да. Тэгээд тэр хүмүүс ингээд сар болгоныхаа цалингийн тодорхой хэмжээний хувийг ар гэрлэгүй явуулах гэхэд маш их зүйлдээ тулгард юм байна. Европод ч гэсэн өнөөдөр маш олон хүмүүс ингээд бас ажил хийгээд ар гэрлэгүй мөнгө явуулахаар бас тулгардаг. Дэлхийд дээр олон баг хэдэн тэрбум хүн өнөөдөр ингээд бас энэ асуудалтай тулгардаг гинэ. Жишээ нь ингээд бизнесийн салбарынхан байна, оюутнууд байна. Тэгээ энэ хоёр залуучууд болохоор яг криптовалют ч бай, бэлэн мөнгө ч бай, маш хурдан хугацаанд аль биесээр маш амархан бие биен рүүгээ мөнгөн гуйлга хийх энэ системийг бүтээе гэж анх бол санаачлага өгөөд Reef Collins төслөө бичээд Reef Collins бол 3 сарын хугацаанд бол өөрийнхөө багтаа судлаад ингээд ерөөхдөө бол за би энэ бизнесийг бол удирдах явах юм байна гэдгийг бол зарлаж ингээд одоо аль биесээр энэ одоо ахлаж энэ бол тактик бол явж байна. За дараагийн хүн бол энэ Роман Россо гэж хүн байгаа. За энэ хүн бол Vice гэдэг одоо бидний маш сайн мэдих Western Union гэдэг одоо мөнгөн гуйлгын компани, монголчууд бас мэдэн дээ энэ компаниг бол Western Union-гийн мөнгөн гуйлгын компаниас хамаагүй илүү одоо мөнгөний эргэлттэй ялангуяа Азийн зах зээл дээр бол бүр маш олон одоо сая хэрэглэгчтэй ийм одоо төлбөрийн систем байдаг. Энэ бол Vice ялцчгүй Vice-ийн карт,
Vice бол ингээд хүн болгон хэрэглэдэг. Ер нь бол ялангуяа хятадд тэр хятадын зах зээл зүгээр ямар вэ? Тэгээ энэ компани бүтээгдэхүүн хариуцсан захирлаар ажиллаж исэн залуу өнөөдөр энэ төслийн одоо ингээд бүтээгдэхүүний захирлаар бол ажиллаж байна хариуцсан. Тэр энэ хүн өөрөө одоо бидний энэ ашиглаад байгаа энэ банкны аппликейшнийг дэлхийд дээр бол 70 гаруй төрлийн одоо төрлөөр нь 70 гаруй төрлийн банкны аппликейшнийг бүтээсэн IT-ийн маш мундаг залуу юм билээ. Тэгээ энэ хүн бас одоо ингээд манай багт бол ингээд маш сайн ажиллаад явж байгаа. За дараагийн хүн бол Халид Сүлейман гэдэг энэ Арабын нэгдсэн улсын иргэн байгаа. За энэ хүн бол ерөөсөө Швейцарын банкны банкир хүн байгаа. Тэгээ Швейцарын банкны захирлаар ажиллаж байсан. Ер нь бол дэлхийд дээр номер 1 банк гэж нэрлэгддэг Швейцарын банк бол аюулгүй. Тэгээ энэ бол гайхамшигтай бол банкир хүн байгаа. Яагаад гэвэл энэ хүний нэр хүнд нь бол одоо дэлхийн альж банкны үе талга нээлттэй гэж ярьд юм байлээ. За тэгээд хамгийн сүүлийнх нь албан тушаал нь бол Абу Дабигийн одоо манай Монгол банктай адилхан үндэсний банкны захирлаар бол ажиллаж исэн. За одоо өнөөдөр манай банкнд бол ингээд бас захирлаар бол төлөөлөн зөвлөхөр бол ажиллаж байна. За дараагийн хүн бол 2025 оны 11 сард манай одоо энэ систем маань Visa гэдэг компанитай тусгай гэрээ хийсэн. За энэ тусгай гэрээ нь болохоор ямар гэрээ вэ гэвэл за нэгдүгээр Visa гэдэг компани манайхтай одоо асар одоо нарийн чухал гэрээ хийсэн. Энийг сая бол манай үйл ажиллагаа задлсан. За энэ гэрээний гол зүйлийг бид юу гэж ойлгох вэ гэвэл Visa компани бол өөрөө дэлхийд даяар 150 сая одоо төлбөр тооцоо хүлээж авах төлбөр тооцоо шилжүүлэх 150 сая цэгтэй. Ер нь бол дэлхийн аль ч улс орны банкны систем бол Visa карт. Та өөрийнх нь картыг чаар. Таны картн дээр хичнээн Монгол карт ч гэсэн тэн дээр Visa гэж бичиг байгаа. Төлбөрийн систем тий. За тэгвэл энэ бол дэлхийн номер 1 монопол. За тэгээ яагаад өнөөдөр манай байгууллагатай тусгай гэрээ хийсэн бэ гэвэл Visa компани нэгдүгээр D1 гэдэг брендийг одоо хөгжүүлнэ гэдэг гэрээ хийсэн. Тэгэхээр манай картн дээр одоо Visa компани өөрийнхөө Visa гэдэг нэрээ анх удаага Visa гэдэг брэнд биш D1 гэдэг брэндийг бол хөгжүүлнэ. Тэгээ Visa компани инновац бөгөөд шинэ инновац хариуцсан, дээрээс нь бүтээгдэхүүн хариуцсан маш олон жилийн туршлагатай удирдах албан тушаал хашиж исэн захирал нь манай банк руу шилжиж орж ирсэн. За энэ бол маш том үйл явц болсон. За үүгээрээ юу хэлж байна гэх юм бол одоо D1 гэдэг одоо энэ мундаг одоо мэдээж хэрэг бол энэ төслийг бол нэг хүн удирдсан бол одоо хизээж өдийгөөс төдий хүртэл амжилтанд бол хүрэхгүй. Энэ чинь дэлхийн хэмжээний бизнесийг хийнэ гэдэг бол дэлхийн хэмжээний банкыг бүтээгээд банкны системийг бол одоо өнөөдрийг хүртэл ингээд тасралтгүй хөгжүүлээд явна гэдэг бол мэдээж асар туршлагатай одоо мэргэжлийн олон улсын түвшний хүмүүс байж иж энэ зүйлийг бол өнөөдөр ингээд үр дүнд хүргэнэ. Түүнээс бол одоо альва нэг улсын ч юм уу альва нэг улсын банк ч юм уу хизээч одоо дэлхийн хэмжээний бизнесийг бол хийхэд бол хэцүү. Тийм учраас бидний хувьд бол одоо энэ банкны энэ удирдлагуудын одоо хамтарч энэ хүмүүст бол бид нар хамтарч ажиллаж байгаа хүмүүс байна. Одоо энэ жилийн 10 сарын 17-нд Таиланд улсын Бангкок хотод энэхүү системийг дэлхийд даяар хамтдаа хөгжүүлж байгаа 3000 агентууд одоо цуглах юм а. Тэгээ би шууд нэг зүйлийг хэлмээр байна. Энэ бол ямар нэг одоо манай монголчууд ярьдаг чинь хөрөнгө оруулалтын компани биш. За энэ бол ямар нэгэн байдлаар манай монголчууд бас хэлдэг шүү дээ. Энэ бол одоо хөрөнгө оруулалтын компани биш. За тэгээ дээрээс нь сүлжээний компани бол биш шүү гэж хэлмээр байна. Шууд албан ёсоор. Энэ бол албан ёсны одоо тий анхны криптовалют бэлэн мөнгө хоёрыг холбосон төлбөрийн системийн компани дэлхийд даяар 500 мянган хэрэглэгчтэй 2031 он гэхэд бол 1 тэрбум хэрэглэгчтэй үйл ажиллагаа ингээ явуулах ийм одоо систем байна. За бидэнд одоо тий 1000 одоо ярьснаас нэг сайн судлаад үз гэж хэлмээр байна. Тэгэхээр тийм учраас та бүхэн маань одоо энэ лицензүүдийг бас хараарай. Хамгийн түрүүнд бол манай Канада улсын үндэсний банкнаас MSB гэдэг лицензийг бол авсан. За дээрэс нь Европын холбооны улсын одоо Мика гэдэг ерөнхийдөө хамгийн гол лиценз байгаа. Ерөнхийдөө бол сая 2026 оны 2 сард Европын холбооны улсад дэлхийн хамгийн том криптовалютын арилжааны бирж болох Binance гэдэг бирж байдаг. За үүнтэй Binance гэдэг бирж бол дэлхийн номер 1 угаасаа тэрийг бол хүлээн зөвшөөрж байгаа. Тэгвэл сая өнгөрсөн 7 сарын сүүл бөгөөд 8 сарын ихэд бол криптовалют Binance бирж бол албан ёсоор бол
Европын холбооны улсаас лиценз авч чадсангүй. Тийм учраас ингээд аль бие усаар Европын холбооны улсад одоо нэг ёсны үйл ажиллагаагаа ингээд явуулах нь бол зогссон байгаа. За тэгэхээр манай байгууллагын хувьд бол аль бие усны лиценз авч чадсан. Ганцхан Binance биш, бас нэг 3-4 бирж. Тэгээ ер нь бол одоо ингээд нөгөө криптовалютын хөгжил чинь өөрөө эхлээд одоо ингээд арилжааны бирж, эхлээд бол бүр биржч байгаагүй юм да. За тэгээ одоо ингээд сүүлийн 2008 оноос хойш ингээд за нэг 2016 оноос хойш ингээд ялангуяа арилжааны биржүүд бол илүү хөгжиж явсан. За тэгээд одоо сүүлийн 10 жилийн хугацаанд бол хөгжөөд одоо нөгөө ерөнхийдөө бол ингээд хөгжлийн цаг нь дуусна гэсэн. Одоо ер нь бол одоо ингээд та бүхэн харж байна те Bybit гэдэг бас л одоо дэлхийд 2-т орж бирж хаагдж байна. Хаагдна гэдэг зарлаад аль бие усаар хаагдж байгаа. Яагаад гэхээр дэлхийн улс орнууд одоо бирж гэдэг зүйлийг бол хоцрогдоод хүн болгон одоо мэдээж улс орнууд чинь бас одоо нэг ёсны ингээд ойлгочихж байгаа байхгүй юу? Одоо улс орных нь тий Такаев гэдэг одоо Казахстаны одоо зүгээр хамгийн ойроор ярих юм бол Казахстан улсын ерөнхийлөгч одоо Кожемгоков Такаев гэдэг хүн эхлээд 2026 оны 1 сарын 31-нд криптовалютыг тэр чигээр нь зогсоож байгаа мөнгө манай улсаас гарсан байна гэж зарласан. 17 тэрбум доллар хайчваа гэд тэр банкыг шалгана гэсэн. За ингээд ерөөдөө бүх одоо криптовалюттай холбоотой байгууллагуудаа 1 сая оны 1 сарын 31-нд яг намайг Шимкэн дотор ажиллаад явж байхад бол зогсооход за бид нар бол тэр хугацаанд бол хүлээсэн. Манай байгууллага бол одоо та бүхэн харж байна Казахстаны Астана хотод MSP зөвшөөрлөө авахаар ингээд лиценз авахаар ингээд өгсөн байгаа. Одоо ингээд авах гэж байна. Хүлээгдэж байна гэсэн. За тэгэхэд сая 2026 оны ингээд зогсоочж байгаа байхгүй криптовалют ингээд тэр чигээр нь ингээд тарцаацж байгаа. За тэгээ бид нар чинь ингээд криптовалютын үйл ажиллагаа ингээд Казахстан улс бол хэцүүж байгаа юм даа гэж тухайн үед ойлгож байсан боловч яг 2026 оны 7 сард Такаев ерөнхийлөгч зарлал хийж байгаа. За ингээд манай улс бол албан ёсоор криптовалютыг хүлээн зөвшөөрч ийм хууль эрх зүйн орчныг бүрдүүлж манад ийм банкар ингэж одоо та нар зөвхөн биржээр биш та нар лицензсэн одоо арилжааны төвүүд тий одоо лицензсэн админникүүд гэж байгаа байхгүй юу? Мөн банкны одоо бид нар арилж төв банкнасаа тодорхой хэмжээний одоо ингээд криптовалютыг чиглэлүүдийг хууль эрх зүйн орчныг бүрдүүлж чиглэлүүдийг өгсөн байгаа юм чинь. Ингээд одоо бүр бас эсрэгээрээ бүх Казахстаны ард түмэн одоо эсрэгээрээ ерөнхийдөө бол асар өндөр түвшний одоо ингээд криптовалютын одоо нэг ёсны хөгжил бол ингээд улам хөгжиж байгаа. Сая одоо Станы орнуудын ерөнхийлөгч нарын Трамптай болсон одоо сая нэг олон улсын уулзалтан дээр Америкт болсон уулзалтан дээр бол одоо зөвхөн Европ, Америкас, Казахстан улс хичнээн тэр бум төгрөгийн одоо тэр AI бөгөөд одоо тэр хиймэл оюун ухаанд суурилсан системийн одоо тэр экосистемийн блокчейн системийн компаниуд хөрөнгө оруулалт татваа. Тэгэхээр бидний хувьд ч гэсэн өнөөдөр адилхан энэ улс оронтой хамтдаа яах нь өнөөдөр ингээд жишээ нь Казахстан улс энэ банкыг оруулъя гэдэг ингээд жишээ нь ингээд хүлээгдээд ингээд лиценз нь гарахтаа сууж штэ. Яагаад өнөөдөр Европын холбооны улс ч гэсэн өнөөдөр Европын холбооны улс бол хизээж криптовалютыг хүлээн зөвшөөрөөгүй. 2000 одоо яагаад гэх юм бол 2024 онд Латв улсын хууль зүйн яамны сайд асан Bybit Broco бидний урилгаар Монгол улсад ирсэн. Bybit Broco-гоор бид нар 300 хүний тусгай сургалт авсан. Bybit Broco бол өөрөө ер нь бол дэлхийн топ 10 криптовалютын аль бие усны хуульч хүн юм байлээ. Тэгээ тэр хүн бол энэ манай банкны хуулийн багийг удирдах байгаа гэсэн 30 гаруй хүмүүсийг удирдаад тэгээ бид нар бол анх яагаад тэр хүнийг урьж авчихсан байх юм бол ерөнхийдөө Монгол нөгөө нэг ёсны Монгол улсад яг энэ системийг бид ингээд эхлүүлэхэд бол маш олон хүмүүс өөр ижил төстэй ингээд компаниудад маш их хэмжээний монголчууд ингээд мөнгө алдсан байт юм билээ. Тийм учраас ингээд маш их драматай, дээрээс нь эргэлдсэн юм ингээд ойлгохгүйсэн. Тийм учраас бид нар ингээд монголчууд маань бол хоорондоо ярилцаад тэгээд Монгол улстай хамгийн анхны одоо яг олон улсын хуулийн багийг урьж авчирч яг Монгол улсад бол хамгийн анхны 300 гаруй одоо бид нар яг энэ криптовалюттай холбоотой хүмүүсийг урьж одоо өөрсдийнхөө зүгт одоо яг энэ хүнийг бол ураад энэ хүнээр бол тусгай сургалтыг
оруулж исэн. Яг тухайн үед бол би өөрийнхөө одоо данснаас бараг 20 сая төгрөг гаргаж исэн. Яагаад гэх юм бол би бас олон хүмүүсийн өмнө хариуцлага хүлээжсэн учраас би ч гэсэн ингээд яг энэ мэдээллийг өөрөө аваад орчуулад тэгээд тэр хүнийг урьж авчираад одоо маш гоё арга хэмжээ бид зохион байгуулж исэн. Түүхтэй тэгээд тэр хүн бол бидэрт ингээд ойлгуулж хэлсэн. Ерөнхийдөө Европод бол хамгийн анх яг энэ биткойноор нэгэн иргэн 10 жилийн өмнө одоо байр зарцсан юм билээ. Биткойноор. Тэгэнгүүт Европын холбооны улс анхудаага биткойноор орон сууцд зарцсан ийм тохиолдлыг одоо яаж хүлээх хууль нь байхгүй учраас яаж хүлээхээ мэдэхгүй ингээд 10 одоо хуулийн багийг 10 одоо Европын холбооны улс 10 одоо тийм хуульчдыг цуглуулад тэгээ энэ яг энэ одоо байр зарсан тохиолдол нь хуулийн талаас энэ төлбөрийн систем бол биткойноор төлбөрийн систем болж чадж байгаа мó гүм үү гэдэг дээр ингэж асар том резонанс болж ерөөхдөө бол яг энэ дээр бол Байбобрако гэдэг эмэгтэй бол өөрөө удирдах тэгээ блокчейн систем гэдэг зүйлийг бол судлаж тэгээ одоогийн байдлаар бол цаашдаа маш олон өндөр хөгжилтэй улс орнууд блокчейн гэдэг системийг бол зөвхөн одоо криптовалют төлбөр тооцооны систем гэхээсээ илүү одоо нэг ёсны жишээ нь одоо эрүүл мэндийн бүх системийг бол блокчейн системээр оруулж байгаа юм байна. Цаашлаад өндөр хөгжилтэй улс орнууд энэ юутай холбоотой юм бол жишээ нь тухайн улсын иргэн хүн төрөхөд төрсөн мэдээлэл нь тэр чигээр насан туршид нь хадгалж байгаа. Цаашдаа тэр иргэн ямар ч улсын эмнэлэгт үзүүлэхэд одоо тэр улсынхаа эмнэлэгт үзүүлэхэд тэр хүний ямар юм ууж исэн, хичнээн хэдэн удаа өвдөж исэн блокчейн систем гэдэг бол хідэж устгах боломжгүй тухайн мэдээлэл насан туршдаа хадгалагддаг учраас тэр блокчейн систем дээр суурилж одоо цаашдаа нэг ёсны сонгуулийн үйл ажиллагаа хүртэл явах юм билээ. Одоо цаашдаа ингээд сонгуул хүртэл яах нь. Одоо бид чинь ингээд сонгуул олонгууд улс орон болгон ч зөв сонгуул гарлаа янз бүрийн ингээд асуудал гардаг шүү дээ. Тэгэх юм бол блокчейн систем дээр суусан сонгуул бол яг тэр хүн хэдэн цагийн хэдэн минут тэр газар тэр өгсөн байна гэдгийг бол ингээд яг нээлттэй ер нь бол шилэн данс гэж ойлгож болно. Тийм учраас бидний энэ банкны систем ч гэсэн блокчейн гэдэг систем дээр суурилсан учраас дэлхийн энэ олон улсын байгууллагууд бидэртэй ингэж хамтарч гэрээ хийж байгаа маа. Ер нь бол монголчуудтай хэлэхэд бол альваа нэгэн байгууллагатай ялангуяа Visa гэдэг компани албан ёсны гэрээ хийсэн байгаа тохиолдолд тэгээд зүгээр нэг Visa компани албан ёсны гэрээ хийхээс гадна тэрийг бас бид шалгах хэрэгтэй. Яг тэр гэрээ нь байна уу? Олон улсад тэр гэрээгээ бид зарласан байна уу гэдгийг бас давхар яах нь. Одоо тэр захирлууд нь олон улсад ярих нь шүү дээ. Бид нар ийм гэрээнүүд хийгдсэн. Энэ улсад бид нар ингэж лиценз авсан, ийм дугаартай гэдгийг бас давхар шалгаж явах хэрэгтэй. Түүнээс бол одоо ингээд сүүлийн үед бол маш олон компаниуд одоо тий болсон болоогүй ингээд маш үлгэр шиг сайхан юм яриад тэгээ үнэхээр нөгөө мэдлэггүй байсан учраас бид нар бол маш их хэмжээний хохирлыг бол амлаад байгаа нь үнэ. Гэхдээ тэр дунд чинь сайн компаниуд ч байгаа. Бас муу компаниуд яг нэг амьдрал тэгээд тэр чигээрэл одоо 50-50% гэдэгтэй адилхан бизнесийн хувьд ч гэсэн сайн компаниуд байна. Муу компани. Тийм учраас миний хувьд бол би бол өнөөдрийг хүртэл яг энэ криптовалютыг Монгол улсад одоо тий алдаа оноотой ч гэсэн хөгжүүлгээд явж исэн маш олон хүмүүс байт юм билээ. Тэр бүх хүмүүс бол талархлаа илэрхийлэх байна. Алдаатай ч гэсэн яагаад гэх юм бол эн чинь өөрөө 20 жилийн түүхтэй учраас маш их одоо алдаанууд бол тухайн үед бол явж исэн байгаамаа. Тэгэхээр Казахстан улс бол одоо бол криптовалютын банктай, Орсын холбооны улс банктай, за Европын холбооны улс банкыг оруулаад ирсэн, албан ёсоор оруулаад ирсэн. За Латин Америкийн улсын албан ёсны зөвшөөрөлтөй, Канада улсын зөвшөөрөлтөй, Хонконгийн зөвшөөрөлтөй. За мөн цаашлаг Дубай мэдээж бол манайх Дубайд IT тусгай 3 IT-ийн зөвшөөрөл авсан байгаа. За ингээд энэ 40 гаруй төрлийн зөвшөөрлийг та бүхэнд одоо харуулъя. Тий аль улсад бас тосныг бас харуулъя. Энэ бол чухал. Ер нь бол бид нар бол ингээд 1000 сонсноос энэ олон улсад хүлээн зөвшөөрөгдөж байна гэдэг бол асар чухал зүйлийг хэлмээр байна. Одоо ингээд дэлхийн картыг та бүхэн харж байгаа бол энэ олон улс оронд ингээд 2 жилийн хугацаанд явсаар хагаад одоо ингээд дэлхийн талыг бол албан ёсоор лицензжүүллээ. Тийм учраас бид нар бол ингээд маш өндөр хугацаатай ингээд хөгжөөд ингээд явж байна. За дараагийн бүтээгдэхүүн дээр одоо бид нар ингээд шинэ бүтээгдэхүүн гарч байгаа. За энэ бүтээгдэхүүн дээр монголчуудын маань хувьд бол 2 төрлийн орлоготой байх боломжтой. За нэгдүгээр орлого маань бол та манай компани картыг захиалж авах. За одоогийн байдлаар картын үн бол гарааг байгаа шүү. За энэ картыг захиалж авснаар танд карт ганцхан карт ирэхгүй маа. Танд тэр карттай багцэрнэ. Ер нь бол та энэ компани одоо энэ банкны системийн
одоо та үнэн ч хэрэглэгч болж байна гэсэн. За энэ дээр ямар утга учиртай вэ гэх юм бол одоо та дэлхийд даяар энэ картаараа уншуулна. Дэлхийд даяар бэлэн мөнгө авч болно. Тэгэхээр таны амьдрал өдөр тутамдаа мөнгө үржил байгаа бол ялгаа байхгүй өдөр тутамдаа орлоготой байлгах ийм 3 төрлийн ийм одоо системийн карт гарч иж байгаамаа. За бид нар өдөр болгон мөнгө үрдэг. Тэгвэл яг тэр үрсэн мөнгө маань одоо яах нь буцаад биднэрт одоо ямар ашиг орлого орох юм бэ гэдэг ийм системийг манай систем маань ингэж гаргаж ирсэн. Тийм учраас 2031 он гэхэд дэлхийд даяар энэ картыг бол 1 тэрбум хүн ашиглана. За бидэрт 3 боломж байгаа. Нэгдүгээр боломж бол та энэ картыг аваад дотор нь мөнгөө цэнэглээд тэгээд үрээд явна. Үрж явсан мөнгө болгон чин буцаад танд одоо заавчлаараа би ойлгуулах нь чухал зү. Бид нар хамгийн гол нь ойлгож авах нь чухал шүү дээ. Хизээ карт. Энэ буцаад одоо Wi-Fi гэдэг токен болно гэсэн. За нэг ёсны одоо энгийнээр ярий. За та дэлгүүр орлоо. 200 мянган төгрөг хүнс цуглууллаа. За нөгөө цуглуулсан хүнс маань гэртээ аваачаад хөрчөндөө хийжлээ. За уучлаарай би маш энгийнээр тайлбарлаж байгаа шүү. За тэгэнгүүт нөгөө хүнсээ бол бид нар хэрэглээ явж идэл нөгөө 200 мянга маань юу болов гэвэл таны 200 мянга ийм Wi-Fi гэдэг олборлдог машин болчихж байгаа юм. За Wi-Fi гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр энэ бол манай банкны одоо токен. Дэлхийн хамгийн анхны криптовалютын албан ёсны банкны системийн токен юм аа. Одоо нэг ёсны асар ирээдүйтэй токен л гэж хэлж болно. Ер нь бол манай банкны алт гэж хэлж болно. За энэ бол дэлхийд дээр ердөө 1 тэрбум ширхэг гарах юм. Анх 2025 оны одоо 24 онд бид нар анх олборлол ингээд эхэлж байхад бол 20 цент байсан нэг ширхэг нь. 20 цент чи одоо Монгол мөнгөөр хэдэн төгрөг юм дээ одоо 700 төгрөг юм уу да. Тэгээ анх 700 төгрөгийн ханштай байлаа. За одоо бол 8000 төгрөглөө төгсөн шүү. 2 доллар ер нь бол 7100 болсон нэг ширхэг нь. За ингээд нөгөө энийг олборлдог машиныг бид нар ингээд худалдаж аваад одоо ингээд 8 сарын 31 хүртэл та бүхэн энийг олборлдог машин худалдаж аваад 8 сарын 31-ээс хойш энэ олборлдог машин нь бол ингээд дуусч байгаа. Яагаад гэх юм бол манай энэ карт маань гараад тэгээ энэ картаараа та дураараа заавчлаараа энэ картаа та дураараа мөнгөө өрөөд энэ картаараа мөнгөө өрөөд ингээд үрсэн мөнгө болгон чинь нөгөө машин болоод тэгээ нөгөө машин маань хөрхөө энэ Wi-Fi токеныг олборлоод тэгээ та яах вэ? Wi-Fi чи угаасаа буцаад карт руугаа та мөнгөө татаад нэг ёсны бидний үрсэн мөнгө үйлдвэрлэдэг машин болоод тэгээд одоо үйлдвэрлэсэн мөнгөөрөө бид нар тэгээд дахиад одоо яах нь тэр мөнгө маань бидний хөрөнгө оруулалт болоод ер нь бол ийм гайхамшигтай төлбөрийн систем одоо ингээд дэлхийд дээр гараад одоогийн байдлаар бол 2026 оны 10 сарын 27-нд 10 сарын 17-нд Тайланд улсын Паттайя арлад дэлхийн шилдэг 3000 энэ банкыг цуг одоо яг надтай адилхан цуг ингээд хөгжүүлээд явж байгаа агентууд тийм уулзалт болох юм. Тэгээ бид нар энийг ингээд тасралтгүй ингээд бүгд яриа явж байгаа байхгүй. За одоо манай банк карт гарч ийн шүү. За олборлж ийн шүү. Одоо энэ улсад нээлттэй шүү гэдэг. Бид нар өдөр болгон ярьж байгаа. Орон орны хил дээр жишээ нь Солонгос байна. Хамгийн супер Азийн орнуудад бол хамгийн супер агентууд бол Солонгос агентууд сарын хамгийн багадаа 100 саяын цалин авдаг гэж сонссон байхаа би 10-аас 100 сая хооронд авдсан байлээ Монгол мөнгөөр бол. За тэгээд ерөнхийдөө ингээд хөгжүүлээд бид нар ингээд хамтдаа ингээд явж байна захирлуудтайгаа. Тэгээд та бүхэн маань одоо тий бас л эн чинь хувь тавилан шүү дээ. Бид нар ингээд мөнгө төвтэй зүгэл үрж ийн. Үрсэн мөнгө маань хизээ буцаж орж ирэх үү? Тэгвэл одоо ингээд таян картаараа төлбөр тооцоо хийгээд үрэх юм бол одоо ингээд манай монголчууд 9 сар гараад бүгдээрээ iPhone 18 худалдаанд гарангууд бүгдээрээ iPhone 18 авах гол дайрчин. Тэгвэл та энэ картаар 18 iPhone 18 худалдаж авах юм бол нөгөө iPhone 18 чин та уцаа бариад явж инээс таны нөгөө мөнгө ингээл сайхан Wi-Fi болоод тэгээ Wi-Fi ханш чи өөрөө байнга өсөж идэг учраас ер нь бол сүүлийн 25 онд бол биткойн 50-аас 60% та уналттай. Тэрнээс болоод бүх дэлхийн криптовалют хасахтай. Нэг ширхэг криптовалют нэмэгдэхгүй гарсан ийм судалгаа гарсан. Ганцхан Wi-Fi ногоонороо 10 дахин өссөн ийм үзүүлэлт гарсан. Яагаад гэх юм бол ард нь 4 том экосистем байгаа. Гэхдээ энэ экосистемийг бол бид нар дараагийн гүнзгийрүүлсэн сургалтанд бол ярина. Түүнээс бол эхний сургалтанд бол бид нар бүх мэдээллийг ярих юм бол
та бүхэн манаас 100% ойлгохгүй ч магадгүй. За тэгээ мэдээж 3 төрлийн карт байгаа. Одоо ногоон Prestige, Exclusivity гэдэг ийм 3 төрлийн карт байгаа. Тэгээ үнэ нь гараагүй байгаа. За тэгээ 2-дугаар орлого нь болохоор та картаа уншуулаарай. Таны картн дээр одоо 1500 ногоон карт нь Deluxe карт. Тэгээ $1500 хүртэл буцаа олголттой. За Prestige карт нь бол $5000 хүртэл буцаа олголттой. Exclusive карт нь $15000 буцаа олголттой. За энэ карттай юу нэмэгдэж ирж байгаа вэ? За энэ карттай юу нэмэгдэж ирж байгаа вэ гэвэл за та бүхэн анхаарлаа хандуулаарай. За энэ. За ганцхан карт ахгүй. Одоо ингээд бидний амьдрал чинь бас ингээд ялангуяа манай монголчууд маань гадагшаа маш их аялдаг болсон. Тэгэх юм бол та бүхэн маань албан ёсны манай банкны дансыг авна. За энэ картууд бүгд Швейцарт хэвлэгдэж ирж байгаа. Швейцар улсад манайх Швейцарын банкнд албан ёсоор хэвлэгдээд албан ёсны данс чинь нээгдээд ингээд таны данс нээгдээд ингээд картатаа хүлээж авнаа. Ямар ч шимтгэлгүй. Гайхалтайгаад ямар ч шимтгэлгүй. За тэгээд дээрэс нь таны гэр бүлийн даатгал байгаа. Одоо ингээд гадаад руу аялж байгаа хүмүүс бол ингээд ямар нэгэн байдлаар өвчин зовлон тохиолдох. Тэгэхдээ хүн болгонд энийг хэлэхгүй шүү дээ. Ер нь бол ингээд гэр бүлийн даатгал гэдэг чинь асар чухал зүйл гэдэг юм аа. Энэ одоо ингээд хүний амьдрал маш чухал зүйл. Тэгвэл та ингээд гэр бүлээрээ даатгуулж байгаа. За тэгээд дээрэс нь бол жилдээ $16,000 хүртэлх нийт өрсөн мөнгөний одоо үнийн дүнгээс $16,000 хүртэл буцаан олголттой. Тэгэхээр одоо оны өмнө, шинэ жилийн өмнө юм уу, цагаан сарын өмнө та ингээд бас нэлээд мөнгө буцаагаад авчихна шүү дээ. Жилдээ ингээд өрсөн мөнгөд тооцоолоод. За тэгээд дээрэс нь одоо бид ингээд маш их нисдэг болсон. За тэгэх юм бол дэлхийд даяар нийт бүх онгоцны буудлын нийт 1700 төрлийн одоо онгоцны бизнес зал руу та энэ картаа үзүүлээд орноо. За ер нь бол бизнес заалчаа угаасаа нөгөө хоол хүнс нь үнэгүй, тэгэл ууж идэх бүх юм үнэгүй байгаа шүү дээ. Тэгэл дээрэс нь 5 тухтай та бол 5 тухтай ингээд нисэх юм байна. Гадагшаа их явдаг хүмүүс. За тэгээд дээрэс нь бол шагналын сан гадагшаа явж байгаа хүмүүст бол одоо eSIM карт 30 ГБ л одоо ингээд шууд аль ч улсад интернеттэй байх. За тэгээд мэдээж бид чинь ингээд ашиг орлого хаана хадгалах вэ гэвэл танд тусгай 2 онлайн сейф өгнө. Зөвхөн таны нэр дээр. Энэ сейфийг бол хинч одоо яах нь энэ сейфийг бол ингээд эвдрэх боломжгүй юм Швейцар тусгай аргаар хийгдсэн сейф ирнэ. За тэгээд тусгай бугуйч ирнэ. За энэ бугуйч маань энэ байна. За энэ бугуйч маань бол одоо та заавал картаа гаргаж төлөх шаардлагагүй. Энэ дэлхийд дээр хаан жоохгүй юм шилдэг юм бугуйчаар та ингээд Швейцараас энэ бугуйч маань ирнэ. Энэ бугуйчраа та бүхэн төлбөр тооцоо ингээд хийгээд явчихнаа. Лимит тавьж болно. Жишээ нь та хүүхдүүдэд энэ бугуйчаа өгч болно. Тэгээ та ингээд одоо жишээ нь өдөрт хэдэн доллараас илүү үржлэхгүйгээд лимит тавиад хүүхдүүд чинь ингээд энэ бугуйчаа өгөөд заавал карт марк гэхгүйгээр бас ийм бас даваа талууд бас байна. Тэгэл ер нь бол таны амьдрал бол одоо тэгэл яг л дэлхийн тэр бомбнуудтай адилхан ингээл бүх үйлчлэгийг авах нь шүү дээ. Буудалд ороход давуу талтай. Таны ачаа тийш хүртэл ингээд даатгагдсан байна. Та ачаа тийшээ алдахад таны ачаа тийш даатгагдсан байна. Дээрээс нь та ингээд одоо тий гинтийн осол гимтлийн даатгал. Тэгээ дээрээс нь таны үрж байгаа мөнгө буцаан одоо таны төлөө хөрөнгө оруулалт ингээд ийм гайхамшигтай одоо тий энэ бол орчин үеийн одоо банк юм аа. Банкны систем ийм болж байгаа шүү. Монголчууд минь ер нь бол ингээд цаашдаа ирэх 3-4 жилийн дараа бол дэлхийд бол хүн болгон одоо тий дээрээс нь яаралтай аяллийн зээлүүд байгаа. Одоо чинь яаралтай тохиолдолд гинтийн та зээл авъя гэсэн тохиолдол хэрэглээний зээлийг яаралтайгаар шууд ер нь бүх зээлийг 10 минутанд шийднэ манайх. За 2 төрлийн зээл байгаа. Нэг нь болохоор хэрэглэгчдийн зээл, хоёр дахь нь болохоор агентуудын зээл гэж байгаа. За агентуудын зээл гэж байгаа. За яаж байгаа. За одоо энд чинь бас чухал зүйлүүд байгаа. Токен харуулсан. Тэгээ ерөөхдөө бол ингээд одоо карт худалдаанд гарангууд бид нар шууд та бүхэнд ийм карт маань худалдаанд гарлаа гэж хэлээд явчнаа. За энэ слайдыг та бүхэн маань өрсөн хүмүүсээсээ монгол хэл дээр аваад судлаад тэгээ 7 хоногт 2-оос 3 удаа бид нар яг хүмүүстэй зориулаад мэдээллийг бол өгнө. Манайх бол Монгол улсад 150 гаруй агентууд ажиллаж байгаа. Тэгээ бид нар агентууд бол тусгай сургалтанд хамруулсан. Өнөөдөр манай агентууд бол бүгд өөрсдөө мэдээлэл өгөөд тал талд ингээд ажиллаад явж байгаа. За одоогийн байдлаар бол ганцхан Монгол гэлтгүй та альж улс оронд энэ системээ хөгжүүлээд ажиллах боломжтой байна. Тэгээ би та бүхэнд бол ерөөдөө хэлэхэд бол манай банкны системээ агент болох боломжтой. Гэхдээ агент болохын тулд та
тусгай одоо яг энэ агентуудтай холбогдоод тэгээд яаж хэрхэн болох вэ гэдэг талаар асуух хэрэгтэй маа. Тэрний дараа таны мэйл айгийг бид нар банк руугаа явуулаад таны мэйл айгийг тусгай бүртгээд тань тусгай данс нээгээд тэгээд тэр данс руу чинь одоо өдөр болгон цалин орно. За яаж манай 3 төрлийн цалинтай. За нэгдүгээр цалин нь болохоор агентууд маань бол бүх улс орны одоо таны линкээр одоо жишээ нь та Европч вэ. Тэгээ ер нь бол аль ч улс оронд таны линкээр хүмүүс карта захиалаад тэгээ одоо бид нар чинь ингээл кофе авч ууж ийн хүн болгол ингээл өдөр болгон ингээл гадаад дотор карта уншуулж байгаа шүү дээ. Тэр болгон 1.5-аас 5% хүртэлх шимтгэл авдаг аахгүй бэлэн мөнгө авахаас шалтгаална уншуулгаас шалтгаална тэр шимтгэл болгоны 50% нь агент руу явд юм а. Тэгэхээр энийг бол олж болохгүй. Ягаад гэх юм бол одоо жишээ миний багт 2500 хүн байгаа. Тэгээ 2500 хүний 1500 нь бол одоо ингээд маш олон улс орны хүмүүс байгаа. Африкч байгаа. Малай тэгэл зөндөл олон улс орны Нью-Йоркт байна. Тэр болгон тэр хүмүүс ингээд карта уншуулахад тэр болгоны 50% нь ингээд дээшээ шууд ингээд маркетинг руу хязгааргүй хүнээсээ та ингээд авна. Тэгэд энэ бол одоо жишээ нь дунджаар нэг 15,000 хүний багтай агент хүнийх бол дунджаар нэг өдөрт нэг 10 саяас дээшээ мөнгө гарч байгаа. Та бодлоо. Жишээ нь та боддоо энгийнээр бодоход зүгээр наад зах нь Монголын зүгээр л нэг банкны аппликейшн руу ороход нэг хүн хэдэн төгрөг төлж байна. Зүгээр наадах нь би биндрөө мөнгө шилжихэд хэдэн төгрөг төлж байна. Тэр болгоны 50% тань руу орно гэдэг боддоо. Тэгээ энэ боломж бол байгаа. Тэгээ бид нар бол Монголоос маш олон агентуудыг бэлдээд тэгээ одоо энэ шинэ бүтээгдэхүүнээр зориулаад энэ дэлхийн зах зээл дээр ажиллахаар ингээд ажиллаад явж байна. Хоёрдугаар 9 сараас эхлүүлээд агентууд маань сайн ажиллаж байгаа агентуудад 100-аас 1 сая доллар хүртэл манай банк маань одоо хүүгүү барьцаагүй юм зээлүүд олгодноо. Гэхдээ хүн болгоно биш ээ. Тусгай шаардлага байгаа. Тэгээ энэ шаардлагуудыг бол бид ингээд ерөөдөө эхнээс авахулаад хангалттай хүмүүс байгаа. Тэгээ тийм учраас энэ банкнд ажилласнараа таны амьдрал бас дээр ингээд хүүгүү барьцаагүй гэж асар өндөр боломж. Тэгээ 100,000 доллар ч Монгол мөнгөөр 360 сая төгрөг гэж бас бидний амьдрал маш их одоо тийм бид нар бас нэлээд олон зүйлийг бүтээх боломжтой учраас энийг бол бид нар ингээд бидний ажилд бол таатай нөхцөл гэж үзэж байна. За 3 дугаар энэ картны систем ажиллахад бидний цалин бол 2 дахин нэмэгдэнэ гэж бол банкны захирал маань зарласан. Тийм учраас агентуудыг банкндаа авах шаардлага нь өндөр болсон. Тэгээд одоогийн байдлаар бол одоо жишээ нь Европод бол маш олон монголчууд ингээд харалцсан бичиг баримтгүй ажил хийх юм байлээ. Тэгээд тухайн улстай данс нэгч боломж байхгүй. Тэгээд би Европтойгоо ингээд монголчуудтай холбогдоод та нар ядаж энэ 10 долларын үнэтэй картыг захиалаад ядаж энэ карт руугаа ингээд чөлөөдөө та нар мөнгө уншуулаад чөлөөдөө ATM-ээс мөнгө аваад ингээд явал яаж үзэж ямар гоё юм бэ? Ийм карт байсан юм уу гэдэг маш гоё хүлээж авч байгаа байхгүй. Тэгэхээр та бүхэн маань хэрвээ танд ингээд тий монголчууд маань дэлхийд даяар байгаа юм чинь бас оюутнууд байна. Одоо та магадгүй гадагшаа ингээд хүүхдүүд чинь сурдаг бол энэ картыг 10 доллараар суулгаад ингээ өөрийнх нь линкээр ингээ 10 доллараар суулгаад хүүхдүүд ингээ гадагшаа тутаж явахад 1 минутын дотор шилжиж орж байгаа юм уу? 1 минутын дотор. Та ямар ч цаг үед маш хурдан, маш баталгаатай ийм сайхан ингээ систем ингээ дэлхийд дээр гараад ирсэг хөгжиж байгаа учраас дээрэс нь нэмж ирэхэд бол одоо энэ хүү 8 сарын 31 хүртэл энэ банкны бас 30 эзэмшиж болох боломж байгаа. Тэгээ энэ боломжийг бас та бүхэн битээ алдаарай. Яг одоо таны энэ линкийг өгсөн одоо тий урьдсан агентуудтайгаа холбогдоод өшөө асуух мэдээллүүд танд одоо өшөө хугацааны талаар за хэрхэн одоо энэ DeFi токен бас хэрхэн токентой болох талаар ягаад гэвэл одоо зөндөл олон бид нар чинь ингээд биткойн дээр хоцорсон хүмүүс байгаа шүү дээ. Би ч гэсэн ингээд биткойны 4,000 доллартай байхад авах боломж зөндөө их боломж байсан боловч аваагүй л байгаа хгүй. Ягаад гэвэл мэдээж мэдлэггүй, итгэхгүй байсан учраас. Тэгэхэд одоо бол биткойн ингээд 65,000 доллар болсон. Гэтэл чи 2019 онд юм аа. Тэгэхээр 18 жил үү. Тэгэхээр та бүхэн маань энэ DeFi гэдэг токен бол үнэхээр супер өснөө. Тийм учраас та бүхэн маань энийг бас олборлоорой. Мөн карта ашиглаарай. Манай банкнд бол эхний ээлжинд бол үн төлбөрөөгөө бүртгүүлнэ. Карт нь бол 10 долларын үнэтэй. Тэгээд дараагийн энэ гайхамшигтай уншаал мөнгөө өрөөл нөгөө мөнгө маань буцаал ингээ ордог ийм сайхан карт бол тэгээ удахгүй худалдаанд гарах гэж байна. Тэгээ тесрэлт болох гэж байна. Тийм учраас бүгдээнд нь амжилт хүсье. За тэгээд дараагийн зүүн дээр уулзцгаая. Тэгээ та бүхэн маань асуух асуултууд бол агентуудтайгаа холбогдоорой. Агентуудын сургалтад тусгай сургалтууд бол
7 хоногт 2-3 удаа бол явагдаж байгаа. За бүгдээрэнд нь бол амжилт хүсье. За асуух асуултуудаа шууд агент руу холбогдорой. За сайхан амраарай. Баярлалаа. Баяртай.